Манай тэмцээнд дөр очихгүй. Очлгүй яах вэ? Амжихгүй очиж амжихгүй ч гэж магадгүй ойлгосон. За, Мэдээж та хожиж штэ. Тэр штэ. За ойлгомжтой. За. Орой шалгалтаа өгсөн үү? өгсөө. Багштайгаа уулзсан уу? Уулзсан. Явлаа шүү. Болоо, баярлаа. Баяртай. За амжилт хүсье. За. Хой. Ариун. Ариун бол тагшаа. Юу болж байна? Хүүхдүүдийнхаа шалгалтыг аваад явуулчихлаа. Сайн байна. Болж. Ер нь нэг оюутнуудыг нэг шалгаадах шаардлага байхгүй шүү дээ. Тийм үү? Мөнгөний авлаа, дүнгийн тавилаа тэгээд явуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд диплом үзэхгүй шүү дээ. Тэр чинь диплом авлаа, стингдээ игээд орчин эсвэл бурхныхаа өмнө ээжнээс шандаандаа ээжнээс авч явж байгаа хайчнаас эсвэл сохтоод нэг газар тавиад замбарт тавиад тэгээд хайчдаг байхгүй юу? Оюутнуудын диплом гэж юу байдаг юм бэ? Тийм үү? Хүний ажил мэргэжил гэдэг чинь 10-ийн дотроо байдаг байхгүй юу? Нэг чэйж мэж хөгжүүлээд шаардлагагүй энүүгээр л амьдрэн шүү дээ. Бид нар ойлгож байгаа шүү дээ. Тийм үү? Тэгээд оюутнууд дүнтэй зурлаад тахгүй мөнгөний авлаа, дүнгийн тавилаа. Гүцээ энэ ямар гоё үг вэ? Мөнгөний аваад дүнгийн тавьсан. Мөнгөний авлаа, дүнгийн тавилаа. Мөнгө өг дүнгийн тавь. Ямар гоё райм бэ а? Мөнгөний авлаа, дүнгийн тавь. Мөнгөний авлаа, дүнгийн тавь. Мөнгө өг дүнгийн тавь. Мөнгөний авлаа, дүнгийн тавь. Мөнгө өг дүнгийн тавь. Мөнгө авлаа, дүнгийн тавь. Мөнгөний өг дүнгийн тавь. Ямар гоё юм бэ чи? Яа би бол за бодё насаа олсон. Мөнгөний аваад дүнгийн тавиад амраахаар явуулчлаа. Маш сайн байна. За болцсон уу тэгээд? Тэгсэн харин нэг хүүхэд мөнгө өгөхгүй гинэ. Өөрийнхөө мэдлэгээр би дүнгээ аавна гэж зогсоод байгаа. Мөнгө өгөхгүй мэдлэгээрээ. Тий. Одоо тийм оюутан байна уу энэ Монгол? Байна. Уцдаг новшгүй тэр мөч яа. Унгаага ичэлд оруулаад ир. За. Оо мэдлэгээрээ аа. Ороо. За. Яастаа харчихлаа чамаг аа. За сайн байна уу? Яасан? Шалгалтаа өгсөн. За. За бошогч. Дүнгийн чи тавья. Юм өгөх юм өгөөд бошоо. Өгөх юм өгчгөө. Бус нь өгөөд чи өгч та. Юу өгөх вэ? Гүг багшаа би номоо ирсэн баха. Тийм би ич мич тааж болно шүү дээ. Үгүй тийм байхгүй надад тийм байхгүй багшаа. Би зүгээр билетээ уншсан байгаа суудаад асуултанд хариулаад тэгээд болоо. За тэгвэл суул. За. Чадрын додоо там тунгалаг тамир арамаа гинэ. Үхлээ архив руу умлаатаа ч яа. За додоо там. За над дөө шүү. За сонсъё. 100-ны мандаа арамаа тунгалаг тамирын чадрын додоо тамирын зохиол 1961 онд 1-р За болоо. Тэрний нэг тийм шаардлага байхгүй. Хизээ хэн бичсэн тэр ямар хамаатай. Додоо там бичсэн үү бичсэн ойлгомжтой. За би чамаас нэг юм асууна. За. Хамаатуулах үг хэд байдгийг энэ тунгалаг тамир арамаанд 12348 байна гэдэг үг хэд ордгоо? 9284. Шаарч уншчих юм уу шаарч. Нэгдүгээр бүлэг 105 дугаар хуудас дээрээс 8 дахь мөр. Сумын дэлтэй өндөр зээрд морин өмсөн итгэл баян баг зэрэг хадгаа суусан байна. Морин шогшин шогших гэсэн сурмаг хөдлөг мөрөөр амгийн татаж авах. Болно ямар баядар чэйжилсэн мө шаар бай. Унах. Зуарын зурц дээрээс 26 дугаар мөр. Итгэл яж тоогоор эрдэнэлөө харан. Хаан хөгчмөн ацтай ам шиг юм да. Чи миний цоёг дүүдээ өгсөн байлаа гэж нарийнхан дугаар янцхан инээ. Ямар айхтар байж. Өөр бидээ цугласан ч болно шүү багшаа. Хамаагүй өөр бидээ цугласан. Өөр бидээ цугладаг үл. За. Ташторж насаг дорж. За. Ташторж насаг дорж 1906 оны 11 сарын 17-нд гүн галуутан аяг хэмээх газар аавында төрсэн байдаг бөгөөд баг залуу наснда гэрийн боловсрол эзэмшээд 1925 онд Оросын зөв толгойд улсад их сургууль төгсөөд 1926-аас 28 онд Германы дефицит готноо энэ анги манги тогтцоолж байгаа шүү дээ урд орой нэрээд. Үгүй багшаа. Юм энэ тэндээ хийчихгүй үстэй. Байхгүй багшаа. Байхгүй. Надад чаашаа үргэлжлүүлээ. Ташторж насаг дорж олон сайхан бүтээл байдаг бөгөөд одоо идүүгээ бид үгчсэн. Байхгүй багшаа. Идүүгээ бид үгчсэн зүйл. Нэг газар нэг юм хийсэн байна. Байхгүй багшаа. Минийхэн зураг гэдэг зохиолыг жишээлбэл хүүхэд багчууд зориулсан бичсэн байдаг үү те. Миний зураг магнаа хатан зурагтай 1000 оны дундаас би харвал таньдаг. Мерс матад намайг чиглэлдэг дуран гардаг. Түмэн одны дундаас түүнээс хүрхэн амтан үгүй төрсөн одонд тэр юм байна. Чи ингэж хийж байхгүй. Чамд ямар нэг юм байна. Гүй багшаа. Нацаг дорж миний нөхөд Монгол орны газрын зургийг гүй багшаа байхгүй багшаа. Тайл. Бандгаа тайл. Байхгүй багшаа. Бандгаа тайл. Ямар нэг юм байна. Өндөр сайхан чи ингэж хийж тайлаач наа. Миний шарган өмнө хойгчнууд өндөр сайхан даавал миний нутаг Монголын сайхан орон багшаа. Хүн зингэр нуурынхан усан чулуу долоог нь надад хүүхэд амин зэрэглээд хурдан байна. Энэ гадаад ямар нэг юм байна та чам. Дэдигэн гэрэг задгаж хинэггүй өгд өндрөсөн би хөдөө дадын хөг дарцаг би Монголын зингэр хөвгүүн яана юу хаагаад байгаа бодоо багшаа. Байна. Чамд ямар нэг юм байна. Өөдөө сэтгэлийн уян дундурч гисэн дурлаж ирэнгүүтсэн дунд олон нөхөд дуу болж гин нэг шиг гэсэн.
Надад Ингээд үнэн хийсэн мөнгө бүх сайхан багш нартай баярлалаа. Дээд Тэнгэрээс чадраа улын дотоодын багштай баярлалаа. Сингийн Эрдэнэ сургуулийн шин даштай Донормын намдаг багштай баярлалаа. Би та нараа хүндэж хайр дээдэлж явдаг шүү. Эцний хэлгээд их цогол ташлалын насгад орж залуу үеийн зайжилж өгөөрэй багштай мөргий. За баярлалаа. За дүнгийн чи 50. Ямар балерч хийх юм бэ чи? Дөнгөө тавиулъя багш. На өмдөмдөө тат. Мөн даруул яах юм чи? Үнэхээр мэдлэгтэй юм бэ чи? Шууд тавьж чадахгүй нь. Заавал нэг юм өгөхгүй шууд тавьж чаддгүй байхгүй юм чи? Багш надад өгөх юм байхгүй шүү. Юу яа? Энэ мөнгөийг гаднаас орж ирээд наддаг. Тэгээ би шууд инээ интернет тавиа гаргая мэдөө. Гараа юу? Йоо, заавал хүнээс нэг юм авч ийж нэг санаа амархаа. Ямар сони юм бэ? Олон жил ингээд тэггүй бас болдгүй юм байна. Ерөөсө над шиг юм нэг ганц нэг бохор багш нар ч юм уу ямар нэгэн тийм хүн байх ёстой байгаа. Тэггүй бол энэ авилгалтай тэмцэх газар чи яах юм бэ? Тийм биз дээ. Байх авилгалтай тэмцэх газар байснараа олон хоолтой, цалинтай, цагаатай амьдралтай ахуйтай байгаа. Тэр олон байцагчныг арга гэргээд над шиг ганц нэг хүмүүс энэ нэгэнд байх ёстой гэж би бодож байна. За ямар ч ёсоо. Хай! Энэ нэг юм чи яач вэ? Яач вэ чи? Өгөх юм өгөөд гэлтэй. Юу байхгүй. Өөр үед тань дараа нь орж ирээд өгнө гинэ тэгээ авчлаа. Юг? Таны өгсөн мөнгийг Ингэж үргэлжлэхгүй шүү дээ. За баярлалаа.